Ястай, юутай хийтэн. Нэгдүгээр хэсэг. Пенни Вилсон өөрийн гэсэн үртэй болохыг байжуулах хамгийн азгүй байдлаар мөрөөдөжтэй. Надад л тэгж санагдсан хэрэг. Яагаад гэвэл тэр намайг зөвхөн цаг 30 минут л түрхэн харах ёстой байсан хэрнээ арай л их эрхлүүлчихсэн байхгүй юу? Тэр эхлээд надад бүүвэн дүү зөөлөн аялж өгсөн байж таарна. Дараа нь гар хөлийн минь бяцхан хуруунуудыг өхөөрдөнгөө бумбар хацрын минь шахан өнсөж, нялх хүүхдийн зөөлөн сэвлэг үсийг минь багваахай цэцэгт хүслээ шивнэж байтай зөөлөн үлээсэн биз. Тэгэхэд би хангалттай шүтэлчихсэн байсан боловч түүний яснуудыг залгихад бие маань арай жижигцэн юм болов да. Ээж гэртээ эргэж ирээд жочны өрөөний хэвсэн дээрээс ясан овоо олсон юм. Пенни Вилснийг ээж хамгийн сүүлд харахад түүний нүур бүтэн байжээ. Ээж минь болсон явдлын дүр зургийг хармагцаал харж чадлаараа тэнхээ мэдэн бархирсныг нь мэдхийн дээдээр мэдэж байна. Ер нь тийм зүйл харж чухал хин ордуу тавихгүй байх үлээ. Сүүлд намайг арай том болсон хойно ээж хүүхэд асрагчийг маань сатаныг шүтгч ямар нэг шашны гаж урсгалын хохирогч болсон байх учиртай гэж бодсноо хэлсэн л дээ. Хотын захын дүүрэгт хачин юмнуудтай л таарчихсан байх гэж бодсон шиг байгаа юм. Ямар ч шашны гаж урсгал байгаагүй юм л да. Байсан бол тэд намайг юунд үлдээх? Шууд тулгайлж авч яваад үгээр хэлхийн аргагүй зүйлс хийчих биш үү? Гэтэл би яг нөгөө ясаа овооныхаа хажууд ард зайтлаа уйлсан бололтой нулимсны бүр хацартаа татуулчихсан, халтайсан, нойтын юм амыг нь тойроод бүүн цус болчихсон тэр нь гүйцэд чадаагүй шалан дээр нам унтаж байсан гэсэн. Болсон явдлыг санахгүй байгаа боловч зүгээр л өөрийгөө гадарлаж байна. Уйлсан байхыг бодохноо тэгэхэд ч бас би өөрийгөө үзэн ядсан бололтой. Ээж минь охиных нь нүур улаан жамсран бурхан шиг цуснд будагдчихсан байхад ч өмссөн Ошкошийн One-C бодиныхны ингийг дагаад битүү цус урссан байгааг үтсэн ч юу болсныг боддоор олж харсангүй. Тэр миний уруулыг ярьж долоовор хуруугаа миний аманд хийж ухаж байгаад буйлны ман завсраас нэг бүхэл хатуу юм олжээ. Түүнийгээ хуруугаараа итгэж гаргаж иргийг тартал Пенни Вилсний чихний гэдэс байх нь тэр. Пенни Вилсон бидний амьдардаг байсан П хэлбэрийн орон сууцны барилгын яг манай өдөөс харсан хэсэгт амьдардаг байсан гэсэн. Тэр ганцаараа амьдардаг. Тогтмол ажилгүй улмаас өөрт олдсон болгоноо л хийж авдаг эмэгтэй байсан учраас түүнийг хүмүүс олон хоногийн турш үгүйлж ирсэнгүй. Ээж минь тэгэхэд анх удаа амьдарч буй газраасаа хамаг зүйлсээ асар богино хугацаанд цуглуулж намайгаа чирсээр нүүсэн билээ. Ээж минь тэр үеэс л бүх зүйлд байнгын бэлэн байхад өөрийгөө сургасааж ирсэн юм болов уу гэж би боддог юм. Хамгийн сүүлд манайх нүүх хэрэгтэй болоход ээж маань бүх эд зүйлсээ ердөө 12 минутын дотор багалсан гэд боддоо. Саяхан шахуу да. Би ээжээс Пеннигийн тухай асуусан юм. Тэр ямархуу төрхтэй хүн байсан бэ? Аль нутгаас гаралтай хүн байсан бэ? Тэр хэдэн настай байсан юм? Тэр ном уншдаг байсан уу? Тэр ерөн сайхан ааштай хүн байсан уу? Эдгээрийг ээжээс шалгааж байхад бид машинтай явж байлаа. Гэхдээ шинэ хот руу зогтож явах замд биш байсан л та.
Ээж бит хоёр миний тарьдаг хэрэгүүдийн тухай хэрэг явдал болоод өнгөрсний дараа шууд ярилцаж байсан удаагүй байсан юм. Би асуусаар л. Ээж эрхий 7 хуруунуудаараа нүдэ нухангаа санаа алдаад. Марин, чи ер нь энийг мэдэж яг яах гэсэн юм бэ гэв. Зүгээр л мэдмээр байна. Тэгээд л тэр шаргал үстэй байсан. Урд шар үстэй, түүнийгээ дандаа задгай тавьдаг байсан. Залуухан эмэгтэй байсан. Тухайн үед л авал надаас дүү байсан юмдаг. Гэхдээ тэр тийм ч олон найстай хүн байгаагүй. Номой дүү хүн байсан. Тэгээд ээжийн дуун санахыг хүсдэггүй дурсамжуудаа бүдэрчихүү гэмээр долгисоод явчихв. Тэр өдөр чамайг харж чадах уу гэж түүнээс асуухад түүний царай баярлсандаа яаж гэрэлтэж байсныг би санаж л байна. Ээж нулимсаа гарынхаа хараа ширүүхэн нударснаа. Харж байна уу? Өөрчилж буцааж чадахгүй зүйлийнхээ тухай бодоод байх нь ямар ч утгагүй зүйл штэ. Болоод өнгөрсөн л бол өнгөрсөн. Би минут тэртээ бодов. Ээж, за, та түүний ясыг яасан юм бэ? Тэр асуултанд нь хариулах гэж баггүй утсан тул сүүл рүүгээ би ээжийг юу гэж хариулахаас айж эхлэв. Манайд бидний хаашааш нүүсэн үргэлж хамт явдаг нэг чемодан байдаг юм л да. Тэгсэн хэрнээ дотор нь юу байдгийг би мэдэхгүй. Ээжийг тэр чемоданыг нээж байхыг би огт хараагүй. Тэгтэл ээж эцэст нь нэг юм амнэв. Чамайг хичнээн асуусан ч би чамд хизээч хэлэхгүй зарим нэг зүйлс бас байна Марин. Ээж минь надад хангалттай хэлдэг ханддаг байсан. Тэр хизээч надад чи минь одоо юу гээч юм бэ? Чи юу хийчих вэ гэдэг ч юм уу тийм зүйл хэлж буруутгаж байсангүй. Ээж явчихсан байна. Ээж үүр гэгэрхээс ч өмнө босоод ердөө хэд 3 зүйлс аваад машинтайгаа явжээ. Ээж минь надад хайргүй болсон бололтой. Гүй ер нь тэгээд хизээш намайг хайрлаагүй байсан чиг би ээжигээ буруутгах эрхтэй хүмүүс гэж юу? Бүх зүйлийг мартаж эхлэх үе хугацаанд хаа нэг газар доктор сууршилтай амьдарч эхлэх юм бол ээж минь зарим өглөө Singing in the Rain-ий өглөөний мэнд гэх дууг дуулангаа намайг сэрээдгсэн. Өглөөний мэнд. Бид бүхэл шүнжин ярилцаар хоншоо дээ. Гэхдээ тэр дууг дуулж байхдаа ээж маш гонигтай сонсогддогсон. 5 дугаар сарын 30-ны өдөр 16 насны минь төрсөн өдрөөр ээж минь өнөөх дууг дуулсаар өрөөнд маань орж ирэв. Хагас өдөр байв. Нэгэнт амралтын өдөр таарсан тул ээж бит хоёр өдөржингөө хөгжилтөнд гэж төлөвлөсөн байлаа. Би дэрээ тэрврэнгээ ээжээс ээж та яагаад наад дуугаа дандаа ингэж дуулдаг юм бэ гэж асуув. Ээж цонхны минь хуршгийг хүчтэй ярьж онгойлгов. Би түүнийг цонхоор орж ирэх нарны туяа руу нүрээ өлөөлгөөд нүдэ хагас сайнын инээмсэглэхийг ажигласаар би яаж дуулаад байна гэж мэдэхгүй. Өдөөд сэрснээс эргээд орондоо шургацсан нь танд хамаагүй дээр санагдахаар байгаа аятай сонсогдох юм. Тэр инээснээ орны минь хөл хавьд биеэ суллан унаж хүнжлийн давааны цаанаас өвдгийг минь нэлснэ. Төрсөн өдрийн минь төргийн Марин гэж хэллээ. Би түүнийг ийм аз жаргалтай байхыг харалгүй маш их удсансан. Өглөөний цайнд шоколад, чип панкейк идсний дараа би шуудхан л бэлгийг маань хийсэн уут руу шунгаад явчихв. Дотор нь бөгжний эсний 3 ботыг нэгтгэж хэвлсэн нэг зузаан гэгчийн ном, бас Барнс энд Нобелийн бэлгийн карт байв. Бид хоёр тэр өдөр бараг л бүтэн өдрийн турш номын дэлгүүрт унтсан.
Barnes and Noble нь Америк улсын 50 гаруй мужид 600 гаруй номын дэлгүүртэй 1886 оноос хойш цаг хугацааны явцад хэдэнтэй үйл ажиллагаанд дампуурсан ч дахин хөл дээрээ метршгүйгээр боссоор байдаг үйл ажиллагаагаа шинэхэн сонирхон болгож хүмүүсийг ном уншуулж тархийг нь үрчилгэнгээ өөрсдөө бас мөнгө олох гэж хичээж ажилласаар байгаа Америкийн нэгдсэн улсын хамгийн том номын худалдааны сүлжээ бизнес билээ. Оройн ээж намайг Итали зоогийн газарт тэгтээ бүр зөөгч тогооч нар нь хоорондоо бүгд их хэлээрээ ярилцдаг хан нь гэр бүлийн хуучин хар цагаан гэрэл зургуудаар бүрхсэн жинхэнэ Итали ресторанд аваадсан юм. Тийм газруудын минестроны шүлэн эдснээс хойш гидсэх чинь хэдэн өдрийн турш затгалан байлгахаар үеийг санагддаг шүү дээ. Уламжлал ёсоор рестораныг эрдэлтүүлэх нь их л бүдэгхэн байв. Ээжиг шүлээ халбагдаж амруугаа дөхүүлэхэд түүний царай ширээн дээрх лаа хийдэг улаан өнгийн хумхар шилэн хоргоны туяанд хоромхон зур хэрхэн гэрэлцсэнийг би хэзээч мартахгүй гэдэгтээ мөрийцгэтж бэлэн байна. Бид сургууль, ажил дээрх сони хачнаа хуваалцсан ярилцаж байв. Бид хоёр тэгэхэд миний коллежид хугацаа өгөж байгааг, би ямар хичээлийг дагнан суралцвал дээр байх тухай, ирээдүйд намайг ямар мэрэгчлээ хүн болж болох тухай ярилцсан. Дөрвөлжин хэлбэртэй дээр нь төрсөн өдрийн лаз очихсон зөв зөөлхөн тирамисуны цусан ирэхэд рестораны бүх зөөгчид надад төрсөн өдрийн дуу дуулж өг. Гэхдээ Итали хэл дээр Buon compleanno a te. Дараа нь ээж намайг кинотеатрт гарч байгаа Титаник киноны хамгийн сүүлийн үзүүрт авч очсон юм. Би гэдэг хүн бүтэн 3 цагийн турш орчноосоо тасарч яг л ном уншихаар номынхоо үйл явдалд өөрөө шумбаад орчих шиг болдгийнхаа адил театрын дэлгэц рүү уус жоронгоо шимтэн үзэж үлээ. Кинон доторх би гоо сайхан гэж жигтэйхэн, зоригтой, хайрлахын тулд бас амьд үлдэхийн тулд, хайрлаж дурлахын тулд, дурсагдахын тулд зориулагдж төрсөн мэт байв. Бодит амьдрал дээр саяын хилээд байгаа зүйлсийн нэг шинж тэмдэг надад байхгүй мэдхийн дээдээр мэдэж байвч танхим нь бүхэлдээ хуучирч мяарсан кинотеатрын харанхуй болонд сууж байхдаа би өөрийгөө тийм хүн биш гэдгээ мартаж оргисон л юм. Ядарсан боловч сэтгэл хангалуун биеийг хүн шуутгал нүдэ айнаад орлууга муужран өнөв. Үнэхээр сайхан байлаа. Яагаад гэвэл би маргааш өглөө сэрмэгцээ хамгийн түрүүнд өчигдрийн нөгөө хоолоо сайхан халааж байгаад найрлангаа шинэхэн номоо унших юм чинь. Тэгсэн чинь өглөөс эртэлгээр нэг л бишээ. Эл хөл оргоод. Кофений үнэр чангалахгүй юм. Ямар нэг юм буруу байх шиг санагдсанд би коридороор яаран алхасаар галын өрөөнд орлоо. Хоолны ширээн дээрээс зурус олсон нь. Би чиний ээж учраас би чамд хайртай. Гэхдээ би энэ бүгдийг цаашид үргэлжлүүлж чадшгүй. Тэр намайг хайж явсан байх учиргүй. Тэр явчихсан байх ёсгүй. Тэр яаж чадах юм бэ? Тийм биз дээ. Би гарынхаа алгыг эргүүлж тойруулаад л яг л өөр хүний гарыг харж буй мэт гөлөрсөөр. Ер нь миний суудаг сандалч, тухаараа шааж хөвтдөг хоолны ширээч, гадаахыг толддог энэ цонхнуутч, төрсөн их минь минийх биш байж. Би юу ч ойлгохгүй байлаа. Би бүр сүүлийн 6 сар түүнээс удаан хугацаанд муу зүйл огтхон ч хийгээгүй шүү дээ. Ээж чинь ажилдаа дассан байсан. Бас энэ байрч бидэнд таалагдсан. Энэ бүгдэд ямар ч утга алга. Би түүний унтлагын өрөөрөө үгийн орж өрөөг тойруулан харлаа. Ээжийн хүнжил дэвсгэрийн давуу нуглаатай хэвээр байж байв. Ээж өөр зүйлсээ ч орхисон байв.
Орны төмбөчгөн дээр түүний уншиж дууссан нэмгэн хавтастай романууд харагдана. Угаалгын өрөөнд бараг л дуусчихсан шампунь гарын тосонд байна. Урдаа товчтой ажлын цамцнууд нь хийм цэвэрлэгээнээс хувцас авахд үнгүй дагалдуулж өгдөг хямдхан үлгүүрүүд дээр хувцсны шүгэнд дүүжгэнэ. Гэхдээ жаахан мяа цамцнууд нь л та. Ээж биднийг нүүх болгонд иймэрхүү юмнуудаа үлдээгчдэг юм. Энэ удаа харин би тэр үлдээсэн юмнуудын нэг нь болжээ. Би арай хийж салгалсаар галын өрөөнд эргэж ороод нөгөө зурвсыг дахин уншлаа. Чамайг уртаашаа ганц өгүүлбэр бичсэн зурвсын зай завсраас өөр илүү олон зүйлс олж харах чадвартай үгүйг би сайн мэдэхгүй байгаа ч ээжийн бичиж чадаагүй үг бүрийг би тэндээс олж уншсан юм. Марин, би чамайг үүнээс цааш хамгаалж чадахгүй. Эсвэргээрээ харин ч хорвоо дэлхийг бүхэлдэнд би хамгаалах хэрэгтэй шахуун нөхцөлд байгаа болохоор тэгж хэлж байна. Чамайг цагдаа дэлчилж баривчлуулбал тэгчих юм бол эцэст нь тэд чамайг шоронд хорчихвол чи хийдэг зүйлээ дахиад хизээч хийж чадахгүй дээ гэж хичнээн олон удаа бодсныг минь чи мэдсэн бол. Энэ хорвоо чамайг тээж төрүүлсэндээ өөрийгөө хичнээн их үзэн ядаж явсныг минь чи мэдсэн болж. Би мэдэж байсан. Бас би ээж намайг төрсөн өдрөөр маань гадуур дагуулж явхад л хайж зүхтах гэж байгааг нь шууд гадарлах ёстой байсан юм. Хамгийн сүүлийн удаа хамт байгаа учраас хамтдаа юу ч хийлгүй зүхтчихвол дэндүү хайрын санагдчих шүү дээ. Ингэж дуусахыг тэр анхнаасаа л төлөвлөсөн байж. Би түүний хувьд ердөөл дааж давхад бих ачаал байсан юм байна. Даагдшгүй хүнд бас аимшигын ачаа. Энэ бүх цаг хугацааны туршид ээж хийсэн бүх зүйлсээ ердөөл надаас айдаг болохоор л хийж байж шүү дээ. Гэнэт бүх зүйл шал сонин санагдаад явчихсан тэр. Хоёр чиг шуугаад эхлэв. Заримдаа ганцаараа хэтэрхий удаан таг чимээгүй суучгаар чих гэнэт тэгдэггүй юу? Гэхдээ энэ удаа сүмийн том хонхыг дөнгөж цогсныхан дараа бөөрөнд нь чихээ наан чагнаж байгаа юм шиг хүчтэй дөнгөнөж байв. Хэсэг дөнгөтөн суусны дараа ширээн дээр дахиад өөр зүйл байгааг би анзаарав. Зузаан цагаан тогтвэ. Дотор нь мөнгө байгааг мэдхийн тулд онгойлох хэрэгч гарсангүй. Дотор муухайч гэдэс ходоод эргэлдээд явчихв. Би суудлаасаа босож гал тогооноос усхийн гарахтаа явууд дундаа хөлмөндөө орооцолтон бүтчихв. Ээжийн өрөөрөө ороод хүнжлийнхэн сөхгөн шургамгцаа шуутхан биеэ хураан цаграглаж хамаг чадлаараа хөлөө татаад жижигхэн бөөрөнхий юм болж хөвтөв. Би зүгээр л нам унтаад бүх зүйл болоод өнгөрсөн хойно сэрмээр байсан юм. Гэхдээ та нар мэдэн дээ тий. Нам унтмаар санагдахаар яг юу болдгийг. Ер нь ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэхээр юу болдог вүлээ? Тэрнээс цаашаа бүхэл өдрийн турш би ухаантай ухаангүй хооронд орон гаранцаар таарав. Бөгжний эзний номоо шагааж чарсангүй. Нөгөө зурсны хідэн үгийг давтан уншсныг тооцвол өөр юу ч уншсангүй. Би жаал хэвтэж байгаад босож өрөөнүүдээр хий дэмий хэсвчлэв. Хоолоогоороо ядаж хоошуу юм дагуулчихъя гэж бодохч сөхөө байсангүй. Тэгсгээд гатаа гэгээ тасарч эхлэхэд эргээд орондоо орсон ч нойр хүрээгүй учир дахин хэдэн цаг дэмий хэвтэв. Би амьдрахыг хүсэхгүй байлаа. Үгүй амьдралаа гэд бодоход ямар гээчийн хараал идсэн зүйлс намайг хүлээж байгаа бол. Эзгүрсэн гэрээсээ зинзэрхэд унтаж чадахгүй. Нэг сайхан дотроо онгойтл уйлчгаж ч болохгүй байв. Ээж ядаж надад өөрийг нь дурсангаа тэврээд уйлчих юм ч үлдээгээгүй юм уу да. Хэрвээ ээж таалагддаг ямар нэг юм байдаг бол тэрийг ээж мэдээж аваад явчихсан л байж таарна шүү дээ.
Тэгээд л тэр. Пенни Вилсон миний эхний бөгөөд эцсийн хүүхэд тасрагч байжээ. Тэр явдлаас хойш ээж намайг өдөр өнжүүлэхэд өгдөг болсон учраас муу цалинтай амьдралдаа төрсэн өнжүүлэхийн ажилчид юу намайг тэгж бусдаас онцгойлж өхөөрдөж өөрсдийгөө аюулд учруулах. Нэлээд хэдэн жил юу ч тохиолдсонгүй. Би томоотой, ухаалаг, юу ч гэсэн их эвлэг, хурдан сурдаг, үлгэр жишээ хүүхэд байсан учраас хэсэг хугацааны дараа ээж маань намайг тийм амар зүйл яаж ч утсан хийгээгүй байж таараа гэд өөртөө итгүүлсэн юм шиг байгаа юм. Заримдаа хүний ой ухаан эзнээ мангартуулж дотроо тэгээд цаашаа амьдрахад арай амар хувилбарыг бүтээгээд тэрэндээ эзнээ итгүүлчихдэг юм биш үү? Тийм ээ. Энэ бол шашны гаж урсгалал байсан. Тэд миний хүүхэд асрагчийг алаад намайг цуснд бэлдаад тэгээд асрагчийн минь чихний эцгийг миний аманд хийчихгүй юу та. Миний буруу гэж тэнд огт байгаагүй. Угаасаа л би биш байсан. Би мангас биш. Тэгсээр би 8 нас хүрлээ. Зун нь ээж намайг хүүхдийн цусланд явуулав. Нуурын нэг талын эрэг дээр бяцхан байшингуудад хөвгүүд, нөгөө эргийнхэн дагуу байрлсан байшингуудад огт тус тустай байрладаг тийм цуслангуудын нэг байсан. Хоол идэхээр гуанзанд ороход ч охид хөвгүүдээр нь тусгаар суулгана. Бидний барагтай бол хамтд нь нэг дор тоглоулдгүй байв. Хөдөлмөрийн хичээлч гэмээр юм уу гар урдлын цагаар охид түлхүүрийн осор нөхөрлөлийн бугуйвч хэлхэн. Ястай, юутай хитэн хэмээх зохиолын 1-р хэсэг өндөрлөв. Та бүхэн энэ зохиолын талаар санал сэтгэл байвал коммент хэсэгт үлдээгээрэй. Ингээд дараагийн хэсгээр дахин уулзтлаа. Түр баяртай. Манай сувг таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа.